Хэрв та тусгалыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл доорх линкээр холбогдож мембер болоорой. Эвэртэй туулай. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дууруулсан хэн нэг. 5 дугаар хэсэг. Цээрлүүлэгч. Энэ хэсэг нь Нацагдоржийн бичиж буй зохиол буюу зохиол доторх зохиол тул та бүхнийг анд урахгүй байхыг хүсье. Бүтэн сартай зуны жин дүүхэн орой байлаа. Сар тунгалаг, зөөлөн, намуухан, дүр төрх зан аашаад дэлхийд харуулах гэгтэн үйлс саад болно. Өтгөн хар үйлс. Тэднийг өнөөдөр хэн нэгэн магадгүй бурхан яг сарны өмнө наачсан мэт харагдах ажээ. Зөөлөн салхи сэвэлцэн. Энэ зуны салхинд хинч даарахгүй байсан бизээ. Гэвч гэрийнхээ товчон дээр суугаа өсвөр насны хүү чичирч байлаа. Эсвэл тэр даарсандаа биш өөр шалтгаанаас болж тэгж байж магадгүй юм. Хүүгийн уруулан чимчгнэж гар биеийн тэрчигтэй салгална. Аманда энэ санаандгүй явдал байсан. Энэ осол байсан. Гэх хоёр өгүүлбэрийг зогсоо зайгүй бовтнож байв. Нүднээс нь нулимс хазрын даган урсаж амьсгал нь хүндэрсээр. Түүний оюун ухаанд ч гэсэн хэн нэгэн эсвэл өөрөө өтгөн хар үйлс наачжээ. Тэр юу болсныг таг мартсан гэж өөртөө итгүүлэх гэж оролдоно. Учир нь санахыг хүсэхгүй байгаа юм. Үрд мөнх тэр муухай дурсамжийг яг ингэж хар үйлээр далдалж нуугаад хизээч эргэж санахааргүй болгомоор байв. Гэвч түүний хүсэснээр болсонгүй. Хар үйлний цаанаас тэр жигшүүрт дурсамж бүдэг гинж гисэн нүдэнд нөрдлөө. Түүний ажил өнөөдөр маш ачаалалтай байжээ. Тэр дугуй засварт ажилдаг юм. 15 настай хүүд өөр тохирох ажил олдоогүйдэл ийшээ орсон. Хэрв түүнийг ажилд авдагсан бол тэр нэгтлэн бодогчоор ямар нэгэн байгууллагт ажиллах хүсэлтэй байдаг. Учир нь ээж нь нас эцэслэж эцэг нь хаж явснаас хойш тэр гэрийнхээ нэгтлэн бодогч болж хаад байгаа билээ. Хорвоо дэрэгт цор ганц гэр бүлийн гишүүн. Хажууд нь байгаа цор ганц гэр бүлийн гишүүн болох дүүгээ ирээдүйд их сургуульд оруулах зорилгоо үрдэлсэн цагаас мөнгө цуглуулж данс хөтөлдөг болжээ. Ямар ч байсан өөр шигээ хар ажилчин болохгүй. Гэх бодлын үр тархиндаа ажил хийж ихсэн үеэсээ суулгасны үр дүн байлаа. Дүүн хэдий одоо дөнгөж 8 настай ч гэсэн тэр түүний ирээдүй хизээ нэгэн өдөр одоо болж хувирахыг мэддэг. Тиймээс л түүнд бэлдэж байгаа нь энэ юм. Түүний ажилдаг дугуй засварт дандаа л жижиг суудлын машин ирдэг боловч өнөөдөр нэгэн том хар машин ирж зогсжээ. Тэр баг зэрэг гайхсан харц чулуутсан ч тийм их ач холбогдол өгөөгүй. Машинаас нэгэн бүсгүй гарч ирэх хүртэл лав тэгээгүй. 20 хэдэн настай болов гэмээр бүсгүй байлаа. Тун дэгжин хувцалжээ. Түүнээс анхлам сүрчийн үнэр үнэрдэн. Өөрөөс нь хитгэн насаар игч энэ нэмэгтэй харсан өсвөр насны хүүгийн сэтгэл өөрөө мэдэлгүй болиглаад ирлээ. Хацар нь баг зэрэг халангур гэж зүрх нь мэдэгдэхүйц хурдан цохилж эхлэв. Би чинь яагаад ингэж байна? Энд чинь зүгээр л танихгүй хүн шүү дээ гэж бодсон ч нэмэр болсонгүй. Нөгөө эмэгтэй орчмоо тойруулан харж байснаа хүүдээр харцаа тогтоогоод "Хөөе, аль хүрээдэр? Миний машины дугаа харчлаа. Янзлаад өг" гэж хуруугаараа зүүн талын шилжсэн дугуур уцаав. Хурууч гэсэн ямар туйхан юм бэ гэж хүү ойртон очиж байхдаа бодлоо. Тэр үнэхээр их сандарч байв. Уг хэлэх төдийдөл хамаг идэрхт нь хамаар нь гарчих гээд байгаа юм шиг санагдана. Аргачихгүй үсттэй. Түүний ажил дээр ийм бүсгүй ирж байсан удаа нэг ихэнж байгаагүй лээ. "Аль вэ? Энэ дугуй юу?" "Тий, наад дугуй чинь."
харилцан яриад дуусав. Хүү ажилд орлоо. Хагарсан дугуйг нь шинээр сольж өгөв. Цоо шинээр. За, баярлаа. Хэд болох вэ? Гэж бүсгүй асуухад хүү дотроо би сая дугуйг нь засаад өчглөө шүү дээ. Тэр намайг ардаас хараад ямар мундаг юм бэ гэж одоо биз? Одоо л боломж. Гэж бодоод өнөөх сандрал айцаа хөөж гаргав. Тэгэд зориглон бүсгүй. Би төлбөр авахгүй. Чи зүгээр надад дугаараа өгчих. Гээд асуучихв. Бүсгүй ярваж харцсан жигтэй зүйл харж буй мэт болж өөрчлөгдлөө. Юу вэ? Хачиг алтайсан юм чинь би чам шиг юмнуудад дугаараа өгөх байтугай нүднийхээ булангаарч тоож харддаг юм мэдв. За тэр яах вэ? Хэд болсон юм бэ? Мөнгө авах юм уу үгүй юм уу? Энэ хэлсэн үгнүүд хүүгийн сэтгэлийг сэлмээр сүлбээд зоогдчих шиг боллоо. Би мөнгө авахгүй гэж тэрс сулхан дуугаар хэлээд харц буруулав. Бүсгүй баярлаач гэж хэлэлгүй машиндаа суугаад явж одлоо. Хүү хизээч ядуу байгаадаа гутарч байсангүй. Ядуу эцэг ихгүй муу хувцтай бүгд зүгээр л түүний илүү их хичээх шалтгаанууд. Гэвч энэ хүмүүчид өнгө нь баг зэрэг өөрчлөгдөв. Яг хугацаанд дууссан хүнсний бүтээгдэхүүн ялцарч буй мэт. Магадгүй түүний итгэл найдварын хугацаа дуусаад ялцарч эхэлж буй бизээ. Эцэг эхийнхээ тухай бодоход сийлгэн дэнлэмс нь уур уцаараар гинэт солигдов. Түүний дотор анхудаа тэднийг үзэн ядах бодол бүрэлдэн бий болж буйна. Энэ байлаа. Хүү гэртээ ирэв. Жирийн л нэг хашаа тоосхон байшин. Эцэг эх хоёроос нь үлдээсэн ганц зүйл. Түүнд байгаа хамгийн үнцэнтэйнч байх. Харин дараагийнх нь халаас нь байгаа гар утсан. Тэр бүтэн 5 сарын турш мөнгө хадгалж байж худалдаж авсан юм. Тэр гэрэл өгөө орлоо. Дүүн зурагт үзээд сууж байв. Түүний толгойд зурагт үзээд сууж байх юм. Хийх юм өчнөн байхад гих бодол зурс хийлээ. Чи ядаж мах гаргаад байж байхгүй эсэ гэж тэр чангадуугаар хэлв. Өө марчихчаага гэж дүүн хариулахдаа зурагтнаас харцаа салгасангүй. Түүний уур маш их хүрлээ. Өдрийнхөөс ч их. Тэр шууд явж очоод зурагтны залгуурыг салгаж унтраалаа. Би чамаа босоод мах гарах гэж байна. Бас төмс арилгачаарай. Битгий зүгээр суугаад ах нь ядраад байна. Гэж хашгирав. Дүүн түүн рүү гайхсан гарцаар нэг хараад толгой тоглоо. Тэр гар утсаа ширээн дээр тавьснаа орон дээр хэвтэв. Би энэ үнэхээр их ядарчээ. Дүгээ хизээч ингэж загнаж байгаагүйгээ санаад баг зэрэг гимших мэдрэмж түүнд төрөв. Жаахан хүүхчүүдээ арай л хатуудуулчих уу гэж бодоод дүүрүүгээ харлаа. Дүүн хичээнгүйлэн төмс арилгаж суuna. Тэгкийг нь хараад хайранд хүрсэн ч дотроос нь уур бухимдал нэг л гадагшилж өгөхгүй байлаа. Өдрийн бүсгүй эцэг их амьдрал саяны дүүгийнх нь хийсэн үйлдэл зэрэг олон газараас булах шиг ундарч буй болохоор тэр биз. Унтаж амраад маргааш өглөөс ирэхэд тайвшрах байхаа гэж тэр бодов. Агаандуу утас аваад ирдэ. За ага. Дүүн ингэж хилэн огцом дээш босоод утсыг шүрэн авлаа. Тэгэд түүнд өгөхөөр орлоо гүйж байв. Гэтэл гарнаас нь утас сугараад доош унчхан тэр. Дүүн сайн атгаагүй байсан бол та. Ах нь орноосоо ухасхийн үндэв. Утасны дэлгэц доош хараад газар унжээ. Тэр улаан галзуунуудээр дүүрүүгээ харав. Дүүгийнх нь нүдэнд нулимс цэйлэгнэж эхэллээ. Доор унсан гар утас руу ширцсээр. Битгий агарсан байгаас гэж ах нь бодоод утас руу гарсан гов. Мод
бодож шалшгүй гайгүй баха гэж утасны дэлгэцээ дээш харуулж байхдаа бодож хэмжлээ. Дэлгэц нь хагарч байжээ. Өнөө хоримтлагдсан уур бухимдал нь цөмийн бөмбөг шиг дэлбэрч бүх биеэр нь тархав. Түүний өөрийгөө хянах чадвар энэ дэлбэрэлтээс олж нурж унлаа. Тэр утсыг байдаг хүчээрээ ханаруу шидэв. Чи яаж ухаан бэ? Би одоо уцсах яах юм? Уучлаарай. Санаанд үзүүлж байдгүй юм дүү гэж хэлээд тэр дүүгээ цааш түлхлээ. Дүүн унаж явахдаа дагзаараа ширээний болон мөрөгчхөн тэрэ. Түүний чихэнд түг хийсэн битүү чимээ дуулдаад дүүгийнх нь нүд хялааж газар пидхийн унахал үзэгдэв. Шалан дээр дүүгийнх нь толгооноос цус урсан. Тэр түүнийг хэр хүчтэй түлхснээ ч санахгүй байлаа. Нүд цавчхын хооронд тэр их уур гоник харуусал болон хувирлаа. Тэр үед дүүгээ тэрж авснаас хойш одоо хүртэл нүднээс нь зогсолтгүй нөлмөс ургассаар л байгаа билээ. Хүүтэн довжоод доороос нь дааруулж байв. Энэ нэг цагийн өмнөх болсон үйл явдал түүнд яг одоо болж буй мэт бодогдох ажээ. Харин яг одоо өнгөрсөн мэт. Түүний оюуны бодит байдал хийсвэр ертөнц хоёрыг тусгаарлах хан багаар нэмгэрч буй мэт түүнд санагдана. Тэр яг нэг хавцлын ирмгээс нөгөө ирмэг рүү модон гүүрээр алхаж гарсан мэтээр өөрийгөө төсөөлж байлаа. Гэвч буцах боломжгүй болжээ. Учир нь өнөөх гүр шатчихсан байв. Үүлээр халахлагдсан ч сартай шин болохоор гаднах орчин бүдэгхэн боловч анзаарагдах хуцаажээ. Гинэт түүний нүдний болонд нэгэн зүйл өртлөө. Тэр ааж явахнаар харцаад тийшээ шилжүүлв. Хүүгийн нүд бүлтийж орой дээрээ гарчих төглөө. Тэр зүйл эвэртэй туулай байхан дээрээ. Гэхдээ жирийн хүн биш. Хүн шиг хоёр хөл дээрээ зогсон. Мөн маш том биетэй байв. Нүд нь уулаан өнгөтэй харагдлаа. Тэр туулай түүн рүү удтал ширтэж байгаад нүд нь гялс хийх шиг болов. Яг тэр үед хүүгийн тархинд ямар нэгэн зүйл зөвшөөрлүүгээр нэвтрэх шиг санагдлаа. Халаасанд гар хийгээд автобусанд явж байхад хин нэгэн хулгайчийн гар орж ирж буй мэт. Түүний оюун санаа аажмаар балартаж бодол нь тэр хол зэрэглэтэж байгааг мэдрэв. Удалгүй тархин зурагч шиг унтарч буцаад асахдаа нүдэнд нь ганцхан үзэгдлийг дахин харуулсаар байлаа. Тархинд нь өөр ямар ч бодол, ямар ч мэдрэмж үлдээгүй бололтой. Тэр үзэгдэл нь түүний дүүгээ ширээ рүү түлхэж буй тэр агшин байв. Гэхдээ тэр өөрийнхөө нүдэр биш дүүгийнхээ нүдэр өөрийгөө харж өөртөө түлхүүлэхээс өөр юу ч хийж чадсангүй. Амьдралынхаа эцсийн мөч хүртэл түүний нүдэнд үүнээс өөр зураглал нэг ч үзэгдэхгүй юм. Түүнд цээрлүүлэгч оюун ухаанд хүмүүний соёл иргэншсэн нийгэмд оюун ухаангүйгээр амьдрах шийтгэл оногдуулжээ. Насагд орж бич дуусаад үзгээд доош тавиад гүнзгий амьсгаа авлаа. Яасан хэцүү юм биччихвэ гэж бодов. Гэхдээ энэ зохиол түүнд зүгээр ч нэг хэцүү мэдрэмж өгсөнгүй. Ардаасаа олон асуултыг дагуулжээ. Алдаа гэж юу вэ? Санамсаргүйгээр маш том алдаа хийж болох уу? Алдааны том жижигийг тэр алдааг засахад хэрэг хүчин чармаалт гаргаж буугаар тодорхойлох уу? Нэг алдаа дахиад нэг алдаа хийх нөхцөлийг бүрдүүлдэг. Санамсаргүй хийсэн алдаандаа хүн шийтгүүлэх нь шударга. Гэх мэтчлэн тэр хамгийн сүүлийн асуултыг өөртөө тавиад нэлээд эргэлзлээ. Бодож санаатай ч бай, санаандгүй ч бай тэр үйлдэлийг хийчихсэн шүү дээ. Тэгэхээр түүндээ тохирсон шийтгэл хүртэх нь шударга юм байна гэж шийдэв.
Үргэлжлүүлж өөрийнх нь хийсэн алдаанууд нүдэнд нь харагдаад өнгөрлөө. Тэр яг зохиолын дүр шигээ өөрийгөө гүрний цаад талын хавцлын ирмэг дээр зогсож байна гэж төсөөлөв. Тэгээд эргээд хартал өнөөх гүр эмхэрсэн боловч шатаагүй байлаа. Энэ хүртэл эрэхтээ тэр яг юун дээр алдаад байсан юм бэ гэдгээ тунгаах гэж амьдралдаа анх удаа оролдож эхлэв. Өнгөрсөн бол өнгөрсөн. Энэ түүний урайвгүй байсан юм. Гэвч өнөөдөр тэр өнгөрсөн гихч уурхаагаас олборлт хийхээр шийджээ. Хамгийн дөрөнд тэр хичнээн удаан бүтлгүүцсээр байсан мөртлөө зээл авч ном гаргасан талаараа дурсав. Хамгийн гол нь тэр ном бичгтээ их мөнгө олж гялс өрөө дарыг гих бодолтой бичдэг байжээ. Зохиол нь ямар дүртэй байх, ямар үйл явдал гарах хэсэг дээр анхаарал хандуулдаггүй байсан юмсан ч нацагт орж санаа алдлаа. Ийм байхад ихнэр минь надад дуурлалгүй яах вэ гэж бодов. Дараа нь багада ямар их дарамтанд зохиол бичдэг байснаа саналаа. Аавынх нь 10 гэж хэлж буй сонсогдов. Яагаад заавал 10 гэж? Би 9 хуудас ичмээр байна гэж хэлээд суран тэлэгээр нуруунд дундуураас шавхаар дууснаа мөн санав. Тэгэд албаар чангаар яагаад 10 гэж? Би 9 хуудас бичсэн шүү гэж хэлв. Нуруунд дундуур нь хинч шавхаарцсангүй. Эцэст нь ээжтэйгээ хоол хийдэг байсан цаг үед толгоонд нь орж ирлээ. Тэр өөрөө ч мэдэлгүй нүрэндээ инээмсэглэл тодруулав. Нэрэ хоол иснээс гэж өөртөө хэлээд ширээн дээрх мах руу харцуулан оюун ухаанаа чиглүүллээ. Мах бүргэс чигсэн цус урсаж байв. Хоолоо ихэ таг марчгач хэмэв. Тэр бичсэн зохиол түүнээс үүссэн асуултууд өөрийнхөө хийсэн алдаанууд зэрэгэ урд нь би юу ч хийсэн байсан одоо тэр бүхнийг засаж залруулах боломж байгаа. Миний гүр шатаагүй. Мөн хүмүүс бид чинь өнгөрсөнтэйгөө хамт амьдардаг юм байна шүү дээ гэж багцалж дүгнээд хоолоо хийхээр боллоо. Хоол хийч байх зур түүний толгоонд бичсэн зохиолынх нь дараагийн хэсэг бодогдов. Энэ нь эцгийнхэн тухай бичих санаа юм. Эцэг нь аль хэдийн шингэр бүлтэй болчихсон сайхан амьдарч байтал эвэртэй тулай харагдана. Тэгээд тэр хүүгийнхээ нүдээр өөрийнхөө ардаас харж хүүгийнхээ биеэр өөрийнхөө ардаас гүн. Сонирхолтой нь тэр бодит амьдрал дээр ч яг ингэж гүйсээр байгаад машинд мөргүүлж нас барах болно гэж үйл явдлыг нь толгоондоо товчхон томлов. Энэ зохиолыг зөвхөн энэ хоёр дүрээр биш өөр олон дүрээр үргэлжлүүлж болох юм байна гэж утснаа. Тэгээд бүгдийг нь нийлүүлээд ном гаргая гэсэн шийдвэр гаргалаа. Нацагд орж хоолоо хийж идээд шууд унтаад өгчээ. Учир нь түүнд маргааш өглөө эрт цэрэг шалтгаан олон байлаа. 5 дугаар хэсэг төгсөв. Хэрв та тус зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл доорх линкээр холбогдож мембер болоорой.